Татварын тухай ойлголт. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшуулал. Улсын их хурал засгийн газраас эдийн засгийн өсөлтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга байх зарчмыг хангах, олон улсын жишгт нийцүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсний нэг нь 2016 оны 1-р сарын 1-ээс хэрэгжүүлсэн Нөөтийн тухай хуулийн шинжилсэн найруулга юм. Тус хуулиар дараах 2 төрлийн урамшуулал олгохоор өөрчлөлт орсон. Татварын 20% хүртэл буцаан олголт авах болцол хангасан 620,409 татвар төлөгч 35.5 тэрбум төгрөг. Үүнээс буцаан олголт авсан татвар төлөгч 80.2%, 497,650 татвар төлөгч 35.1 тэрбум төгрөг. Шаардлагатай мэдээллийг бүрэн бүрдүүлээгүй тул үлдсэн 1.3% нь урамшуулал авч чадаагүй байна. Суглааны тохирлоор урамшуулал. 1 иргэн 500 сая төгрөг, 5 иргэн 100 сая төгрөг, 16 иргэн 20 сая төгрөг, 224 иргэн 4 сая төгрөг, 2180 иргэн 500 мянган төгрөг, 22,017 иргэн 100 мянган төгрөг, 205,172 иргэн 20 мянган төгрөг суглааны тохирлоор урамшуулал авсан байна. Нөөтийн суглаанаас 229,615 иргэн нийт 9.6 тэрбум төгрөг хожсон байна.